Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Эх орон телевизийн бэлгийн цэдэг нэвтрүүлэг та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Ингээд Эх орон телевизийн хойморт Дундгой аймгийн Сайн цагаан сумын угуул яруу найрагч Андрен Сүглэгмаа өргөдлөө. Яруу найрагч Андрен Сүглэгмаа Дундгой аймгийн Сайн цагаан сумын угуул Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн 2006 онд цагаан уул хайрын шүлгийн наадмын 5 дугаар байрын шагналт 1999 онд нарны охин шүлгийн төврээ гаргасан бол 2016 онд хайрын гүмүда хатан салхины сэвшээ шүлгийн дүүрүүд 2006 онд бодог өрөөсний зүуд амрагийн дарс сонсдог номуудаа тус хэвлүүлжээ. Бичих шигийн босоо хиймэртэй яруу найрагч дуртай ард түмэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Яруу найраг утга зохиол бол мэдээж одоо хүн бүхний зүрх сэтгэлд ойрхон байдаг. Алтан үеийн маань одоо сайхан уран бүтээлчд бол гайхалтай зүйлийг бидэнд бүтээгдүүлж өгсөн учраас бид бүхэн тэндээс сургамж авч олон хүүхэд яруу найраг шүлгэн дуртай болсон байдаг, уншиж эхэлсэн байдаг тийм ээ. Таны хувьд энэ яруу найраг утга зохиол анх яг хэдэн оюус орж эхлэв? Анхны уншиж байсан яруу найргийн төвөр номууд ямар ном бэ? За тухайн үед бол хөөрхөн хүүхдийн шүлгүүд л их уншдаг байсан шүү дээ. Снад мэдгуун шүлгнүүд байна. Яг анхны шүлэг гэх юм бол дөнгөж өсөх холбоол эхэлж хаад багш нар нэг өөрхөн хүүхдийн даалгавар өгдөг шүү дээ тий. Шүлэг зохиож ирээрээ, багш гэдэг шүлэг зохиож ирээрээ гэл. Тэгэл тэндээс л эхэлсэн дээ. Тэгэл багаар шүлгийн хамтанд ороод хүүхдийн зохиолоос эхлээл уншиж агаал сүүлдээ өгүүлэлэг болоод утга уран зохиолд дурсан гэвэл би уран зохиолынхоо чимгээ гэдэг багшийг л их дурсмаар санагддаг юм. Тэр хүн л намайг ер нь анзаарсан юм шүү. Энэ ер нь нэг юм байна шүү гэж анзаарсан юм шүү. Тэгэл байнга тэмцээн уралдаанд давуулж явдаг. Энийг унш, тэрийг унш гэл шүлгэн дээр минь зааж зөвлөгөө өгдөг тийм хүн байсан. Тэр багш байгаагүй бол магадгүй би өөрийгөө олохгүй байх байсан ч юм уу тий. Багш гэдэг бол ер нь хүүхдийн оюун ухааныг нээж өгдөг их мундаг хүмүүс байдаг шүү дээ. Анхны номынхаа тухай яриач 1999 он байсан баха тий. Тий анхлах ангид байхдаа нэгдүгээр ангиасаа хойшил битсэн хөөхөн хүүхдийн шүлгнүүд. Тухайд номоо хаана хэвлүүлжээ? Нарны охин гэдэг шүлэг байла. Тухайд өргөө телевизийн хэвлэлийн газар хэвлүүлж ирсэн. Нарны охин гэ нэмхээ юм хөөрхөн. Тэгэл тэрийг багштаа дурсгаал, ангийнхаа охтуудад, найз охтуудаа дурсгаал туссан да. Аль сургууль дээр төгссөн бэ? Манай Сайн цагаан сум чинь одоогоор бол 5 дугаар сургууль шүү дээ тий. Тухайн үед бол 8 жилийн сургууль байлаа. Тэгээд тэндээ 8 дугаар ангиад төгсөөд 1-р 10 жилдээ ахлах ангиад үргээд тэгэл оюутан болол олонний хөлд орч одоо эрдэм номч шамдах тэр их аргууд л тэгэл алхаж орсон доо. Тэрнээс хойш л Улаанбаатартаа л ажиллаж амьдарч байна. Ер нь ямар үйлрэлд яруу найраг уран бүтээлээ хэлүүх туйрууж өөрийгөө шаналгаж өөрийгөө шатааж ирэн суудаг вэ? Мэдээж хаврын үйлрэл байна. Хавар болохоор л гэгэлцээл догтлол юунд ч юм яарад л нэг л тийм докторгүй болчт юм аа. Яг улирал шиг л байдаг бах. Би бас хаврыг хүүхэн улирал гэж боддгийг. Хавар хадагтай гэд миний шүлэг хүртэл байдаг л та. Модод бүжиглээд, монс хослоод, тэнгэр дуулаад, газар уураад, тэндээс хавар хадагтай, унхаж айсвэ, тэрүүнэн хөх яргуун титмээр гойчгсон, тачаангүй булбраа уруулна, инторын хөтэ, тансар ногоон алчуураас нь ухаа шарвал, цэцэг нэгсэн яг л миний сэтгэл шиг гэж хэлдэг. 16 онд бас хэд хэдэн ном гаргасан. Дээрээс нь бас их онцлогтой номууд гаргасан байна тийм ээ. Уран бүтээлийн талаараас өнгөрсөн жилийн. За энэ уран бүтээл маань хүмүүс их ярьдаг л да. 4 их хүүхэдтэй болчих юм аа гэдэг. Алтар тэхий одонго аав нээстэйгээ найзууд маань цаашлуулаад энэ уран бүтээл бол мэдээж анхны номноос хойш 99 оноос хойш бүтээж тойрсон бүхэл шүлгүүд маань багтсан ийм номнууд байгаа. 10 одоо бараг 7-8 жилийн юм. Тийш тий олон жилийн ингээд ерөөсөө бүх шүлгээ би бүх шүлгүүдээ би он сар өдөртөө тэмдэглэж яваад бүр сурчсан л да. Бүгдээр ингээд он сар өдөртөөгээ бэлдээ. Энэ номон дээр хэдэн шүлэг багтсан баг таны? За энэ номон дээр нэг 80 шүлэг байгаа хаа. Тэгээд хатан салхины сэвшээ гэд ийм ном байна. Тэг нэрээсээ л ботход тэр агаар нь мэдрэгдэж байгаа Монгол эмэгтэй хүний тийм хатан ухаан, Монгол эмэгтэй хүний бардам, ихэмсэг, торгон, мэдрэмж, их орон, аав ээж, нутаг ус, ухаарл ийм өнгө аястай шүлгүүд багтсан бол хайрын гүмүүдэ шүлгтөл хайр сэтгэлийн тухай голсон байгаа юм тий. Догтлол хайрын тухай мөн хүүхдийн шүлгүүд
орсон ийм ном байна. Сонсдог ном хаалаар. Сонсдог. Бод гөрөөсний зүүд гээд энэ лав сонсдог тий. Бод гөрөөс. Маш удаан буцсан эдгээр нэрийг өгөх гэж хамгийн их удаан шаналгасан нэр бол энэ бод гөрөөсний зүүд байгаа. Хүн болгон л одоо энэ нийгэмд ийм бухимдалтай ямар нэг юм стресстэй ямар нэг юм яарч чадгаал ийм амьдрал донд нэг ч гэсэн хүнийг сэтгэлийн тайтгаралд автуулж үгийн шидэнд автуулж ингэж сайхан амгалан тайван байдлыг мэдрүүлэхийг хүссэн л дээ. Тэр утгаараа бод гөрөөсний зүүд гэдэг энэ цомогтой мөн л ухаарлын шүлэг, эх орны шүлгүүд багтсан байгаа. Хайрын шүлэгч бас би. Амрагийн дарс бол нэлээ ирч хүчтэй. Зөв. Алцогтой шүлгүүд багтсан бас одоо энэ дээр харахад зүрхээр наадагч зүудний наадгай гэж ингэ сүрхий нэртэй. Тий. Тэгээ лаваа их шиг радиогийн хамт олон энэ цомогт маань хамтарч ажилласан юм байгаа. Энэ ташрамд Монгол Улсын соёлын гав эцэтгэлтэн Бямба, Аруудан, Чулуунбатгай, Чимэн чулуун бүгдээрэнд нь бас баярлаж талархснаа илэрхийлээ. Нэг зүйл хийгээд өнгөрөх биш. Дахиад энэ хүмүүстэйгээ цаашид дахин хамтарч сайхан бас цэнгүүн хий, яруу найрын гой цэнгүүн хий гэсэн бас мөрөөдөлтэй явж байна. Утгагүй биелэх бах тэр байна. Ер нь сүүлийн жилүүд бас яруу найрын гой цэнгүүн их болдог болсон шүү дээ, тийм ээ. Саяхан хэд одоо Насаг Доржин шиг яруу найрагч Бренлен Ямлог уран бүтээлийн цэнгүүн төлөвлөлөө. За тэгээд хулангийн үдшс бас хүмүүс хүсэн хүлээлттэй болчихсон байдаг тийм ээ. За он гарчихлаа 2017 очлоо. 16 он ерөнхийдөө 1990 оноос хойш 10 гаруй жилийн зүйлүүдээ 4 ихэр хүүхэдтэй үлгэдчихлээ. Дараагийн шинэ зорилгод орсон байх та шинэ уран бүтээлтэй. Тэглэх яах вэ? Тэгээ ерөөсөл эдгээр номнууд маань гараал нэг л хоос оргил явцсан л та. Би нэг л их тийм тулах цэггүй болоод ганхаал нэг өөрөө ирэхгүй нэг тийм баярын нулимс ч юм уу нэг л тийм ганцаардлын нулимс ч юм уу унаал тий. Нэг сонирн болж исэн. Нэг найзтай тэр мэдрэмжээ хэлэхэд дахиад дүүрхийн шинжтэй гэсэн. Тэгэл дахиад шив шин бодрол огт өөр өнгөс бас л илэрдэг юм билээ л дээ. Нарны оронд бас хэдэн сарыг үдэж бас утга уран зохиолын талаар судалж ер нь хайку бичгээс ирмэлдсэн тэр орны тийм дорны тийм нэг өнгөс ч их сонин штэ тий. Дараагийн ном нь ариун өөр өнгөстэй гарах хаа. За энэ сайхан бас хавар өдөр уран бүтээлээсээ уншия тийм ээ. Уран бүтээхэд дээжээс бод гөрөөсний зүүд гэдэг шүлгээ одоо тий. Гурваар томсон гизгэн хаялах октийн нэмсэглэлд гурван хаврын лавай цэцгэс үнэгчлэн дэлгэрмүү гурмсан улаан сувдан эмигний хатан шаргяанд 30 шин одод үлгэр хайлан асгармуу зөөрмөглөгч нуурын мандалд хон хүүх аниргүйд зэгцэгсэн тэврээд сондөр шүүдэр нойрсмуу зөмбөрлөгч уул сандэрлэх үйлсийн нотон зүүдэнд зүсэр бороо шиг амдуулж наадмуу балар өрдийн хөргөмөт тотго басгийн алдад баатар дүрт тимээд багтаж адам бүрлцмүү балбаа тэрлэг торгомсон өсгүй зүудний хязгааргүйд бадамлын ухаал уруул балын амтанд дурлмуу мянган жилийн илэр домгийн хөсөг нүүдэлд мандарва цэцэг зэсэн гоён наран эсгэж өндөлцмөө мянцсан салхи шивнэх эртний нүмгэн туяанд марл буг зөрлөлтөн сар зорон урамдмуу гөрмөл сур амьрлах мөнгөн хүлгийн сармуусанд гүн тайгын манан бясалгалын тарин хэлэх мүү гүймэл бир санаашрах дингийн цагаан гэрэлт гүн жагаа амилэмрэн яруу судар баралмуу тэнгэрийн очор огтлох бод гөрөөсний зүүдэнд тэнгисийн оюу гэрэлтэн ногоон дархид хуйлмуу түмэн бэрийг хулжаах уртын дууны шуран хайд түшээт вангийн эр бур харцаг сэтгэл хүлэглөж дүүлмүү эрен эсэргэх алтан хүртний дардсанд 9 мөргөх бурхны мэлмигүй мүү өндрийн чавтас хулдах шанзны зөөлөн их шигт юндэн хүү инээмсэглэн сэвэлцтэл алхаад ирмүү зүүдэн зүсэж бод гөрөөс завчлахад
Таны хувьд ер нь яруу найргийг ер нь яг өөрөөрөө мэдрсэн, өөрөөр юу тайлбарлах уу мэдрэмжээ ер. Түрүү хавар гэдэг энэ улиралтайгаа сая хоёулаа холбож ярьсан шүү дээ тий. Ер нь би өөрөө намар төрсэн болохоор намрын улиралт бас их дуртай. Намар болохоор бол бас л их сайхан сэтгэл их тийм дутгшоо болчт юм л да. Намарт их дуртай. Өөрийгөө бол би намрын улирал гэж хэлнэ. Тий. Яруу найргийг би бол эмзэглэл мэдрэмж хоёрын хооронд тогтцол дээр л үссэн л тийм зүйл юм уу л гэж боддог шүү дээ. Ерөнхийдөө бас эмзэглэл гэж ойлгож болох юм тийм ээ? Тий. Над руу хурахай. Цас дуулын омголон салхи над руу хоймор зүгээс иргэн цагаан дуу шиг дэргсээр хиймэр зүгээс ирнэ. Туйс мэт хадны зүуд над руу нарны домог болж хайлна. Дуйс мэт хүний зүрх над руу нуурын долгис болж хайлна. Тэнгэрийн бодрол над руу тэлмэн үйлс болж нүүн. Тэмэнжин умраас дорн руу дэлхийг тэнчээлэн буун. Хаан сардгийн цэвдэг сэлэнг болж урсан. Хатан сараан цэцэг сэтгэл болж ургана. Хөх чонын давхил 13 давааг туучаад хөлгөн онгод иймэн ингэрт алтан шагаа зүүжирн хүрэн бүргэдийн дэвлт ата тавн тэнгэрийг туулаад хүннүү язгуурын модонд минь амин өр зуужирн над руу хурахайг дотогшон би хурааж надаас ирэхайг гадагшаан чи хурайлж аминдан уусаж айндаа нэгдэж чи ирнэ гэд юм шүлэг байна. Хэзээ ирсэн бэ? Валентины өдөр ирсэн байна. Яа. Баярын өдөр аа? Тий. Валентины баярын өдөр. Ирээдүйд ирэх одоо тэр нэгэн айдл зориулсан тийм. Зориулсан гэж. За ингээд эх орон телевизийн урилгыг хүлээн авч эх орон телевизийн хойморд мөрсөн танд маш их баярлалаа. Тэгээд эх орон гэсэн төвтөр маань бас орсон бүх сайхан уран бүтээлчд маань яг өөрийнхөө гар бичмлэр бүтээлээ төрөж үлдээдэг байгаа. Хожимо энэ маань сайхан ном болж гарах юм. За ямар шүлэг бичсэн бэ? Тэ үзэгчтэй бас уншиж тийм ээ. Эх орон гэдэг телевизгээ бодглоор л бас эх оронтой холбоотой бүсгүй амгшил гэдэг шүлэг бичлээ. Туурай цуцам магнит торох шиг шаргал талыг туулжил яваа төрхөн янзах шиг бүсгүй би цуурай дутам манхан ус шиг хөх салхийг цуулжил нэсээ ирмэг бүргэд шиг бүсгүй би хаан ургийн алтан мөчрөөс дэлгэрсэн хатан цэцэг шиг эрхэмсэг гоо бүсгүй би тэнгэр заяат Монгол химээх тэтмийг тэргүүндэн залсан өндөр хувьд хүмүүн би ган тулахтай өргөөгөө хатан ухаанаар гийгүүлсэн галбангаа ертөнцийг дулаацуулагч галын бурхан би инхри амрагтан эмгэн хайлтал эрхлэх эмзэг хонгор эрх халуун сэтгэлтэн би их орнон өмгөөлвөл хартны цөсийгч царцааж эрслэн босох чонон зүрхт охин нь би гэж ийм шүлэг бичлээ. За баярлалаа. Өнөөдрийн маань телевизээс оролцож эх орон телевизтэй өөрийнхөө уран бүтээл мөн сайхан хаврын өдрөөс халуун ярь өрнөсөн танд маш их баярлалаа. Цаашдын уран бүтээл өндрөөс өндөр амжилт хүсье. За баярлалаа. Үзэгчдээ эх орон телевизийн бэлгийн цэдэг нэвтрүүлгийн шинэхэн дугаар та бүхэндээ хүрэлээ. Дараагийн дугаар хүртэл баяртай.